өнгөлөд гараад ирснийг та бүхэн сайн харж байгаа. За энэ бол одоо Голтой аймгийн Шаргал сумын уугуул Алтай констракшн компани захирал Хадваасангийн материал гэдэг нь бол одоо энэ баяр наадамд үнэхээр одтой сайхан наадсан. За улсын наадам төрүүлсэн хээрүүрийг аваадсан өнгөнд гараад ирсэн байгаа. За манай зураглаачийн машин бол нэлийн араас одоо нэхэж хурдан хязаалангийн уралдааныг та бүхэнд үзүүлж байна. За энэхүү одоо Голтой аймгийн 70 жилийн баруун бүсгийн дэшиг наадмын хурдан хязаалансны уралдаан. За тэр дунд цэнхэр хувцастай хүүхэдтэй хар үрээ наадал хийж харж байна. За Голтой аймгийн дэлгэр сумын уугуул Улаанбаатар хотын Багангаа дөргөн уяаш Таштаржин харуулаатай тун адилхан үрээ одоо таавадсан харагдаад өнгөрлөө. За шар хувцастай хүүхэдтэй халуун үрээ аймд одоо оршиж харж байна. За хурдан хязаалансны мордын уралдаан 18 км-ээс иргэсэн 126 хурдан хязаалан уралдсан байна гэдэг бол одоо тооны хувьд одоо маш олон хязаалан уралдсан юм байна. За тэр дунд ногоон хувцастай хүүхэдтэй хээр хязаалан буян нэмэх уяачийн хээр хязаалан одоо явж байгаа хараглаа. За өнгөний хідэн хязаалан таавадны нүдэн дээр үндсэндээ ороод ирэх шиг боллоо. За Заарын хязаалангуудыг харуулж байна. За сайхан буурал үрээ наадал дазарган дэлтэй сайхан буур жижигхэн буурал үрээ. За ер нь одоо шинэ цагийн Монгол одоо бол энэ дотор сонирхож байгааг та бүхэн харж байгаа. За тэр дэнд цэнхэр самцтай хүүхдэд хар үрээ харагдж байна. Голтой аймгийн уугуул Улаанбаатар хотын Багангаа дөргөн уяаш Таштаржин хар гэж өнөө жилийн үндэсний баяр наадамд 10 турдалсан хурдан хар үрээ байна. За наагур нэг бор үрээ уршиж харагдж байна. За Голтой аймгийн Баян улсын уяаш Батултын бор үрээ 254 номертой урдсан хурдан бор үрээ мөн байна. За энэ урд талд хул хонгор үрээ. За өнөө жилийн үндэсний баяр наадамд хурдан хонгор мөрөнд төрүүлсэн Голтой аймгийн дэлгэр сумын уугуул Мандал Алтай группийн ерөнхийлөгч Сүхийн Балдан доржийн хурдан хонгор үрээ мөн байна. 320 эдэн номертой, 321 номертой мордсон хонгор үрээг бол Дундгой аймгийн дэлгэр сумын харьяат Монгол улсын алдарт бай Сэрэн давгийн Сэрэн бал уяаж байсан. За аргагүй Монголын говь тал нутгаас төрөн гарсан ар халахын ах トゥ аав хүү гуруула Монгол улсын алдарт байж ганцхан тохиолдлын нэг бол одоо яа харахгүй юм байгаа. За хурдан хязаалан насны мордын уралдааны өнгөн дээр сайхан бор үрээ халтар үрээ хоёр гараад байсан одоо өнгөлөд гараад байлаа. За халтар үрээ бол одоо Алтай констракшн компани Батэрдны халтар үрээ одоо мөн юм байгаа. За урдлын үрээнүүдийг манай зурлаач харуулах бах. За энэ бол одоо хол үрээ бол Голтой аймгийн дэлгэр сумын Мандал Алтай группийн ерөнхийлөгч Сүхийн Балдан доржийн хол үрээ. За түүний цааталтаар Голтой аймгийн Баян уулын Батултын мор үрээ орж иж байна. Хээр үрээ нь хоёулаа явж байна. Батулд уяач л одоо энэ өдөр хоёр хурдан хязаалангаа мордуулсан бол одоо хоёулаа цээжинд гараад ирсэн 5-6-аар л явж байгаа шүү. Ван цэнхэр хувцастай хүүхдэд сайхан бор үрээ одоо өнгөлөөд гараад ирлээ. За хурдан бор үрээний цаатлаар Голтой аймгийн Шаргал сумын уугуул Алтай констракшн компани Хадваасангийн материалны хээр үрээ одоо өнгөлөөд сайхан гараад байлаа. За даагны уралдааны түрүүг авсан бол ахаад хязаалан төрүүлэхийг одоо байгхийн газар алга. За сайхан бор үрээ 100 хэдэн номертой. За Голтой аймгийн уяач Винтовын бор үрээ юм байна. 105 номертой мордсон Голтой аймгийн уяач Винтовын бор үрээ 2 дээр. За 3 дээр жижигхэн хээр үрээ гараад ирсэн байна. 345 номертой жижигхэн хээр үрээ. За 2 иргэлийн зүрээтэй энэ хээр үрээ одоо Монгол үрээ юм шиг байх юм да. Ингэж одоо сайхан энэ шинэ цагийн Монгол одоонуудаа шидийг харуулж ингэж сайхан уралж байна гэдэг бол одоо аргагүй хурдтай байна гэдгийг одоо эндээс харж болох юм. За Алтай констракшны Батэрдны хээр үрээ өнгөсөө хэрэг Винтовын бор үрээ хөвжөн цаана дээр Голтой аймгийн Баян уулын Батултын бурал үрээ. Цаатал дээр нь дэлгэр сумын уяач Мандал Алтай группийн ерөнхийлөгч Балдан доржийн хонгороо. Түүний цаатал дээр ногоон улаан малгайтай шар цамцтай хүүхдэд мөн Батултын хээр үрээ нь 2 үрээгээ мордуулсан энэ уяач энүүдээр цаанаас Монгол улсын Мандалай Тавдандаа байж Давдөржин Баатарын хээр үрээ Баанст Мандалагийн хол үрээ 2 явж байгааг харж байна. За 3 номертой мотсон Голтой аймгийн Баян улсын харьяат Монгол улсын Мандалай байж Давдөржин Баатарын хээр үрээ. За түүний урд дээр 9 номертой Монгол улсын Мандалай байж Цэрэн жигмэдийн зайр дүрээ. За наагур Мандал Алтай группийн ерөнхийлөгч Сүхийн Балдан доржийн төрсөндөө мөнх төрийн хол үрээ одоо наагур явж байна. За энэ бол одоо Балдан дорж байж энэ жил одоо төрийн их баяр наадам хурдан ихнэсний мордон уралдуулсан. За түүний гал уяан дээрээс мордсон одоо мөнх төрийн хол үрээ харагдаж байна. За хол үрээ Монгол улсын алдарт бай Сэрэн давгийн Сэрэн бал уяаж гэж хурлуулсан байгааг та бүхэн бол одоо сайн мэднэ. За хурдан хязаалангийн уралдаа дөнгөж эргээ 4-5 км явж байгааг та бүхэн бол одоо харж байна. За Голтой аймгийн Бэгэ сумын Гомживийн сартай алтар үрээ нараас орж ирээд нийлж байна. Улаан малгайтай шар цамцтай хүүхдэд Голтой аймгийн Бэгрийн Гомживийн сартай хэрэг зэр дүрээ. За Монгол аймгийн алдарт байж Үрхангай аймгийн хайрхан дулаан сумын утга насан уяаж урлуулж байгаа. За Монгол улсын Мандалай Сэдэн доржийн Баастын төвлөрсөн сумын уяаж Сэдэн доржийн Баастын хол үрээ. Түүний урд дээр ах トゥ 2 Мандалагийн 2 үрээ явж байгааг та бүхэн одоо сайн харж байгаа. За наатлаар нь Мандал Алтай группийн гал уяанаас мордсон мөнх төрийн хол үрээ. Түүний цаатал дээр
Хоёр сайхан үрээ явж байгаа. За тэр Винтон бороо жаахан хойшоо сууж байна. За бороо бол одоо энэ цагт тодорсон релиз одоо ийм адуу байгааг та бүхэн бол одоо сайн харж байгаа. За өнгөний 3 үрээн дээрээ буцаад очицгоё. За Агуултай аймгийн Шаргал сумын уугуул Алтай констракшн компани Батэрдний алтар үрээ өнгөсөн хэвээрээ зөв талд нь. За мөн үзүүн дээр Агуултай аймгийн Баян уул сумын уяач Батултын бороо. За Батулд уяач бол одоо бас л Алтай нутгаас Ахтуу 2 манлагийн сумаас сүүлийн үед хурдан хөлөг мөрдөөс хойш одоо тун сайн оролдож байгаа юм уяач. За хурдан хязаалан насныхаа мөрдийн айлбарт уцаад орцгоё. За Уранга аймгийн Хайрхан Долоон сумын уяач Отон насангийн уйсан Агуултай аймгийн Бэрэг сумын Гомжин нутар хэрвээ. За Сүхбаатар аймгийн сунган адуу ийм одоо хурдан буян байна. За өнгөний 3 үрээн дээр ахаад очие. За Монгол улсын Манлай уяач Дундуу аймгийн Луус сумын харьяат Дамдаржиг Эрдэнэ жилөөний уяан дээрс мөрдсөн Агуултай аймгийн Баян уулын Батултын бороо. За мөн одоо Сүхбаатар аймгийн адуу ийм одоо хурдан үрээ өнгөлөд байгаа. За 345 номертой жижиг морин хэрүүрээ энд явж байгааг та бүхэн харж байна. За энэ бол одоо шинэ цагийн Монгол адуунуудаа цэвэр Монгол адуу ингэж уралдаж байгааг бодвол одоо аргагүй л урд адуу юм байна да. За Алтай констракшн компани Батэрдний алтар үрээ өнгөлсөн хэвээрээ энэ жилийн төрийн их байр наадмын түрүү за энэ хэрүүрээ өнгөрсөн жил 2009 он Дорн Монголын хурд зүүн бүсийн уралдаан гэж Дорн аймгийн Баян Түмэн сумын нутагт болсон тэр сайхан бүсийн уралдаанд халахын одоо 380 орой хурдан шийдэн уралдсан тэр наадам их мөнхийн зэглэл харагдсан өрөөний ард дээр илж одоо аман үзүүнд хурдалж байсан. Монгол улсын мөн Сумья сүрэнгийн ан хуйгийн одоо Төв аймгийн сэргэлэн сумын ган учир гэдэг хүн одоо үйц байдаг байсан. Ийм одоо халахын хурдан буян. За өнөө хаврын хувьд бол одоо Ануу сервис компани Max Group-ээс зохион байгуулсан хурдан соёлын хязгаалan насны мөрдөн уралдаанд Төв аймагт болоход 100 гаруй хязгаалангийн уралдаанд энэ хэрэг төрүүлэн ирсэн. Энэ үндэсний хоёр наадам ардын амьсгалын 89 жилийн хойд мөн төрүүлсэн. За мөн үзүүн дээр явж байгаа Дундуу аймгийн Луус сумын харьяат Монгол улсын Манлай Дамдаржиг Эрдэнэ жилийн уяанаас мөрдсөн Агуултай аймгийн Баян уулын Батултын бороо мөн л одоо Сүхбаатар аймгийн хүчтэй ийм хурдан буян. За ард нь 345 номертой Монгол хоёроо. За түүний ардар 208 номертой Уранга Хайрхан Дулааны аймгийн алдарт байж Отхон насангийн байсан Агуултай аймгийн Гомжвийн хэрвээ за надлаар цэнхэр замстай хөвгтөд хар үрээ орж иж байгаа та бүхэн сайн байна. Энэ жилийн улсын их байр наадмын хязгаалнасанд 10 турдалсан Агуултай аймгийн уугуул Цогцмын уугуул Улаанбаатар хотын Баганга дүүргийн уяач Дашдөржин урдан хариураа 149 номертой мордсон араасхан шиг орж ирээд одоо урагшилж байгааг та бүхэн харж байна. За атгансан уяачин байсан ногоон хувцастай хөвгтөд зэр дүрээ 150 хэдэн номертой зэр дүрээг та бүхэн харж байна. За атгансан уяач бол одоо энэ дугуун дээр одоо харахгүй хэмэртайхан шиг мэдсэн юм одоо уяачин байгаа юм. За үнэхээр сүүлийн үед одоо Монгол улсын алдарт уяач солонд одоо тэрээр яригдж байгаа. Аргагүй одоо өдөө нутгаас хурдан хөлмөрдөө сойж ирсэн сайн уяач. За 105 номертой Агуултай аймгийн уяач Винтон бороо. За Асгүй цагаан бороо өнгөнд явж байгаа дараашаа жаахан суужсан. За Ахтуу 2 манлагийн хөрөн үрээ саадал дээр нь. За түүний саадал дээр Отхон насан уяач байсан Гомжин зэр дүрээ. За арын үрээнүүдийг харъя. Улаан малгайтай шар цэмцтэй хүүхдэд сайхан зэр төрөн зэр дүрээ одоо араасхан шиг орж ирээл одоо тоглож байгаа харагдж байна. За хурдан хязгаалan насны мордын уралдаанд эргээд одоо нэг 8 км орж явж байна. За эндээс бол 10 км явж байгаа дөрөн. За тэр цаадлаар ягаан хувцастай хөвгтөд хөрөн үрээ. За энэ бол одоо түрүү хурдан даагны уралдаанд хурдан дааган айргийн хөрөн дааган айргийн тав тоглуулсан Агуултай аймгийн Халиун сумын уугуул Хөнтөн хувьцаат компани захирал Монгол улсын ажил дүрийн авьяат ажилтан Туан живэн гантан бай хөрөн одоо хязгаалan одоо тэр цаадлаар орж иж байна. За дааг айрагдуулсан ахиат ч одоо айрыг авахыг байхын газараалга 2007 оны баруун бүсд 2 их насны мөр айрагдуулж байсан мэл энэ өдөр дааг хязгаалan 2 айрагдуулахад одоо байхын газар бай. За хурдан хязгаалan насны мөрдийн уралдаанд нэг сайхан хөтлөх өсч эхэллээ. За ингээд 3 номертой Манлай Тодманлай Дагдаржин Баатрын хэрвээ. За шар цэмцтэй хүүхдэд сайхан хэрвээ. За цааталд ногоон хувцастай хүүхдэд зэр дүрэл Уранга аймгийн Хайрхан Дулаан сумын уяач аймгийн алдарт уяач Отхон насангийн усан Агуултай аймгийн Бэгрийн Гомбожвийн сартай зэр дүрээц. За энэ зэр дүрээ бол одоо цэвэр Монгол адуу. За түүний урд дээр цэнхэр замцтай улаан өмдөө хөвгтөд хар үрээ бол одоо өнөө жилийн үндэсний байр наадманд 10 турдалсан Агуултай аймгийн Улаанбаатар хотын Баганга дүүргийн уяач Дашдөржин хар үрээ 149 номертой мөрдсөн хурдан хар үрээ араасхан шиг орж ирээл уралдаж байна. За энэ хэдэн үрээний өнгөн дээр ягаан хувцастай хөвгтөд хөрөн үрээ. За Халиун сумын ажил дүрийн аваад ажилтан ган төмрийн одоо хөрөн үрээ. За түүний аав бол Туванжуу гэдэг хүн бол одоо Агуултай аймгаас төрсөн одоо анхдагч алдарт уяач ийм хүн гэдгийг бол одоо та бүхэн сайн мэднэ. За 218 номертой сайхан хээр үрээ одоо гарч ирээл одоо цэжинд хуралдаж байгааг та бүхэн харж байна.
За 218 номертой хэрүүрээ оролдоод байгаа. За өнгөнөөр Баян голын Батболдын баруураа хэвээрээ. Луусын Монгол улсын манлаа байж Дамдражаан эрдэмчлэн гэдэг хүн бол одоо үндэснийх баяр нааданд одоо морь төрүүлгэж үтсэн, айрагдуулж үтсэн бүсийн уралдаанууд тогтмол сайн уралдаг. Монголын говь тал нутгаас сүүлийнхэн талд одоо хурдан морой сайн уйж байгаа юм яач та. Түүний уяндарс мордсон Баян уулын одоо Батболдын баруураа 254 номертой мордсон юм шиг байна да. Энэ одоо номерын төгсгөлийн тоо дөрвөл юм шиг байна. Заагуултай аймгийн Шаргал сумын уугуул Алтай констракшн компани Бат Эрдэнэ хурдан хэрүүрээ ардын хувьсгалын 89 жилийн үндэсний баяр нааданд төрүүлэн гэж төмөн олноо байсгсан бол аргагүй хурдан ажнаа гэдгээ баталж үсгийн уралдааны хурдан хязгаарлалт нэмэрдэн уралдааныг өнгөрж байна. За энэ хэрүүрийг Монгол улсын алдарт үеч Батүлзийн үеч үеч урдлууж байгаа ийм хурдан мөн гэдгийг ихтгүү та бүхэн надаар хэлүүлдэг ч юм сайн мэднэ дээ. За Батүлзийн үеч нэгэн үед одоо тойролгон хэр алдсан мөрийг одоо сүүлхэн хэр дуулж байсан. За Батболдын баруураа Монгол үрээ энэтэй ирлээс ийм авраг үрээтэй уралдаж байгаа жаахан одоо хэлхийх нэрсүүлэрсэн байна. За 5 номертой морцсон Хадваасан Батэрдны халтар хэрүүрээ бол одоо яахрахгүй хурдан байна да. Түүний сэргэлэн сумын аймгийн алдарт байж Ган Учир гэдэг хүн үүдэг байсан. Монгол улсын мандаа Сүмэсрэнгийн ан хойг яаж үүдэг. За Батболдын баруурын дээр Улаанбаатарын Багхангай дөргөн байж Дашторжийн хурдан харуураа Юнтэн хувьцаат компани ажил дүрийн аваад ажилтан Туванживын гант төмрийн хүрэн үрээ хоёр араас давхиж ирлээ. За энэ дөрвөн үрээ бол энэ өдрийн хурдан хязгаарлалтын уралдааны өнгөний дөрвөн үрээ. За үнэхээр зохион байгуулалтын хувьд маш сайхан. Үнэхээр одоо телевиз хурдан мөрний салбар хөмсөн хэдхэн машиныг наагур дагуулад тэр цаатлаар одоо ингээд тусгаарлах шугам татцсан одоо бусад одоо морь дагаж байгаа мордийнхаа уралдааныг шимтэн үздэг Монгол төмнийг бол одоо дагах гэхдээ одоо ингэж цаагуур сайхан ингэх журамтай уралдаж байгаа мөрөндөө ямар ч төөрөггүй хөндлөнгийн тоосогтой ингэж одоо сайхан наадмын зохион байгуулалт гэдэг бол аргагүй алтайчууд наадад сурсан ард түмэн гэдэг ихтгүү нэг баталж байна да. За аймгийн алдарт байж Отгон насангийн үлсэн Голтой аймгийн Бэгрийн Омжвийн сартай зэрдүрээ Сүхбаатар аймгийн Унган ад байна хурдан буян айргийн 4-рүү 5 руу орж иж байгаа та бүхэн сайн харж байна. За Сүхбаатар аймгийн Асгат уулын Унган ад. За Асгат нутаг аргагүй хурдаа да. Аймгийнхан бол одоо Сүхбаатар аймгийн Асгат халдсан Сүхбаатар энэ гурван сумыгаа бол ер нь дийлж уралдадаг гэж яриадаг. Үнэхээр Асгат нутгаар огуулсан олон хурдан хүлэг байдаг. Дэлгэр далайн алтар халдсангаас эхлүүлээд Асгатын одоо Унган ад Баян хонгорын Баттуулга сайдын хурдан хөрөн азраг байна. За мөн одоо энэ жилийн төрийн баримт соёл насанд айрагдсан Мөнгөтөр яачин хурдан баруун байна. За ингээд тэгэхээр Асгат бол аргагүй хурдан нутаг. За Батболдын баруун дээр Өөрөнгө хайрхан дулааны Отгон насан яачин байсан Голтой аймгийн Гомжвийн сартай зэрдэрээ орж ирлээ. За Сүхбаатар аймгийн Асгатын унган одоо Занаатлын баруураач мөн ч одоо Сүхбаатар аймгийн унган одоо ийм хурдан одоо хүлэг гэдгийг та бүхэн бол сайн мэдж байгаа. Заарын үрээнүүдийг та бүхэнтэй харуулж байна. За энэ одоо нэг сайхан шар самцтай хөвгтэй азарган дэлтэй хэрүүрээ л одоо айргийн 3-4 дээр явсаар аваад жаахан аргажилсан. За Голтой аймгийн уугуул Улаанбаатар хотын Багхангай дөргөн байж Дашторжийн харуураа. За энэ жил улсад 10 торсон үрээ дээ. Харахгүй одоо бас 10 торсон үрээ бол одоо давхар уяанда тэнцэж уралдаж байх шиг байна да. За ажил дөрвөн аваад ажилтан Туванживын гам төмөр гэдэг хүн бол одоо арга алтаа да наадад сурсан. Энэ одоо бүсийн уралдаанд өмнө хоёр ихнес нэмэр оруулж байсан уяач өнөөдөр бол одоо даагаан айрагдуулсан дахиад одоо хязгаарлалт нэмэр оруулахыг баяг гэх газар болсон. За энэ дэшрэмд хэлэхэд энэхүү наадмын сайхан зохион байгуулж телевизээр Монгол их хурдан одоо үзэгч түмэндийнхээ хүртэл болоход үн цэцээ үзүүлсэн. Голтой аймгийн засаг даргын тамгын газар түүний хамт олонд одоо шин сэтгэлийн бас талархал илэрхийлээ. За мөн Монгол улсын хэвлэлийн эрхэм гишүүн Жаданбаагийн их баярын тэргүүлдэг Алтан эрен сан бидний нэвтрүүлгийн ерөнхий мэдгчээр оролцсон. За мөн одоо автомашин түрээсийн үйлчилгээ Jeep Service компани бидний одоо энийг бол одоо 6 насны хурдан хөлгүүдийг төмөр хөлгээрээ дагаж одоо энэ сайхан уралдааны дэлгэрэнгүй үзүүлэх юм сайхан болцоог олгосон учраас эдгээр хүмүүстээ одоо баярлалаа гэж хэлэх байна. Заарын үрээнүүдийг одоо манай зурагдлаас та бүхэнтэй нэг харуулах байхаа. За